За бүгдээрээ сайн байцгаана уу? Эсний өдрийн минь төргий. Эсний ивэл дүүрэн байна уу? Амен. За тэгээд хамтдаа энэ цагт эсний үгийн төлөө нэг удаа залбирцгаая гэж та бүгдийг бас уриалж байна. Тэгээд ягаад тэгэхээр би дахин хэлдэг нэг зүйл. Эзний үг бол эсний ариун сүнсний онгодоор бичигдсэн учраас эсний ариун сүнс өөрөө ажиллаж энэ үг бүрэн хүчин чадлаараа тийм ээ ажилладаг. Бидний зүрхэнд, бидний амьдралд, бидний бүх зүйлд биелэлээ олдог. Тийм учраас бид нар зүгээр нэг уран зохиолын ном уншиж байгаа юм шиг эсвэл зүгээр нэг юу гэдгийг шинжлэх ухааны ном уншиж байгаа юм шиг уншиж ойлгохоос өөр тий ажил энд явагддаг учраас хамтдаа энэ цагт эзний ариун сүнсэнд тусламж ирэн дахин нэг удаа залбираад тэгээд эзний үгээс орж эхэлцгээе. Хамтдаа залбирцгаая. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Энэ сайхан өглөөг бидэнд өгсөн учраас энэ сайхан дэлгэр сайхан зуныг бид нар зөвшөөрж байгаа учраас таньда талархаж байна. Тэгээд эзэн минь үнэхээр энэ цагт бид нар бас хамтдаа цуглараад таны өмнө нэг хүмэд цугларч таны үгийн өмнө өөрсдийгөө даруугаар авчирч байна. Эзэн бурхан минь та өөрийн үгийг бидэнд өгөөч гэж танаас бид нар залбирэн гуйж байна. Ариун сүнс бурхан минь энэ цагт та бидний зүрхэнд хүрээч. Та бидний оюун санаа, бидний сүнсэнд хүрээч. Тинхүү таны үгээр дамжуулан ирэх тэр ивэл өрөөлийг, тэр ухаарл гэгээрлийг эзэн бид бүрэн дүүрэн хүлээж авахыг хүсэж ариун сүнс бурхан минь та бидний дотор ажиллаа хийж эзэн бид таны үгийн толинд өөрсдийгөө харж эзэн таны үгээр засвагдаж залруулагдаж шинжлэгдэхийг хүсэж байна эзэн та өөрөө бидний зүрхэнд ажиллаач эзэн бурхан минь бас энд байхгүй байгаа ахын дүүсийг минь та өрөөж хаа байгаа газар нь хамт байж өгөөч та ажиллаж ивэж өгөөч гэж тань залбирч байна. Тэгээ энэ цагийг бид нар таньдаа өргөж таньдаа талархан Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн талархан залбирч байна. Амен. За тэгээ бид нар 1-р Тимот номыг үзэж байгаа та бүхэн санаж байгаа. Тэгээ 1-р Тимот номын одоо 3 дахь номлол эхэлж байна тийм ээ. Хамгийн эхний номлолоор санаж байгаа бол Тимот гэж хэн байсан талаар бид нар үзсэн тийм ээ. Тэр Тимот хэрхэн Паулийн хамтрагч болсон тухай, хэрхэн бурхнаар хэрэглэгдсэн итгэлийн те дайчин удирдагч болсон тухай бид нар үзэхдээ хоёр зүйлийг ярьсан тийм ээ санаж байгаа. Нэг талаас тэрний гэр бүлийнх нь итгэлийн тэр өв те гэр бүлийн хүмүүжил нөлөөлөл тэрнийг Тимотиг яах вэ? Яг нь Библиэд бичигдсэн Тимот болоход нөлөөлсөн баг. Тийм учраас Паул яасан? Түүний эмэг ихийн итгэл, ихийнх нь итгэл тэрэнд өвлөгдөж ирсэн тухай өгүүлсэн. Гэхдээ нөгөө талаас Паул өөрөө бас тэрнийг дагуулж, тэ хажуудаа авч явж бэлтгэжсэн байгаа. Эндээс бид нар ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? Бид нар хойч үеэ хүчрэхэг итгэлийн бааtruуд болгож бэлтгэхийг хүсэж байгаа бол гэр бүл болон чуулганы, тэ аль альнийх нь хамтын ажиллагаа чухал байдгийн байна гэж үзсэн та нар санаж байгаа. Тэгээд дараа нь бидний саяны уншсан эхний хэсэгдэр Паул Тимотиг яагаад Тимот загтал бичих болсон шалтгаан нэг талаас нөгөө талаас яагаад Тимотиг Эфест үлдээх болсон шалтгаанаа тайлбарлсан байгаа тийм. Яагаад байсан бэ? Яагаад гэвэл Эфесийн чуулган дотор зарим хүмүүс өөр сургаал зааж эхэлсэн байгаа тийм. Өөр сургаал зааж. Өөрөөр хэлбэл Паулийн зааж ирсэн Христийн сайн мэдээнээс өөр сайн мэдээ, өөр сургаалыг зааж эхэлжсэн. Тэд нар яг нь зарим нь Бурханд үйлчлэх үйлчлэл рүү биш, дэмий, чалчаа, мэтгэлцэн рүү хөдөлдөг тийм зүйлс рүү анхаарлаа хандуулж байсан. Тэгээ Паул тэр хүмүүсийг тодорхойлохдоо юу гэж хэлсэн? Наад хүмүүс чинь юу ярьж байгаа, юу нотлож байгаагаа мэдэхгүй мөртлөө хуулийн багш болохыг хүсэж байна. Гэтэл наад хүмүүс чинь хуулийн амин сүнсийг ойлгоогүй байна гэж хэлсэн. Тийм учраас Паул Тимотод захирамжилж байгаа тийм. Юу гэж зааварчсан? Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мэс чанар хувиршгүй итгэлээс гардаг хайр юм а гэж хэлсэн. Хэрвээ бид нар Библийн өөрсдийг харах юм бол бид нар үзсэн тийм ээ. Бурхны хуулийн гол тайлал нь бол хайр байж байгаа. Хөршөө өөрийн адил хайрл, Бурхан эзний хайрл. Энэ хоёр дотор бүх хууль иш үзүүлэг багтдаг юм а гэж Есүс хэлсэн. Гэвч Эфесийн чуулганд байсан тэр өөр сургаал зааж ирсэн хуулийн багш болохыг мөрөөдөж ирсэн хүмүүсийн гол алдаа нь юунд байсан бэ гэхээр тэд нар хуулийнхаа амин сүнсийг ойлгохгүй байсан. Тэд нар хайр байхгүй байсан. Тийм тэгсэн хэрнээ хуулиар тэ далайлгаж, хуулийг зааж, хуулиар магадгүй цавчиж, хуулиар ингэж тэ багшилж өөр сургаал заах гэж оролдож байгаа гэнэс. Тийм учраас Паул хуулийн амин сүнс болсон хайрыг Тимотед сануулсан. Ингэхдээ 3 чухал зүйлийг хэлсэн. Энэ хайр зүгээр нэг юм гинт агаар дээрээс дан гэд буугаад ирдэг хайр биш. Харин энд юу гэж хэлсэн бэ? Цэвэр зүрхнээс гардаг хайр. Сайн мэс чанараас гардаг хайр. Тэгээд хувиршгүй итгэлээс гардаг хайр юм а гэж хэлсэн. Энэ 3 зүйлийг хайсан цагт яах вэ? Хайр байхгүй болж байгаа.
хайр байхгүй болсон цагт яг тэр хүмүүс тэр хуулийн мөн чанарыг ойлгохоо байгаад зүгээр л ингэж болно, ингэж болохгүй, ингэх ёстой, ингэх ёсгүй гэсэн тэр хуулийн хэмжээсийг өөрсдийнхөө давуу тал болгож ашиглах хэрэгсэл болгож эхэлж байна. Тэгээ Паул цааш нь үргэлжлүүлээд одоо бүгдээрээ хамтдаа 9-өөс 8-аас эхлээд 17 хүртэл үзье. Тэр Паул үргэлжлүүлээд хуулийн тухай ярьж байгаа. Энд юу гэж хэлсэн бэ? Хууль нь ёсоор хэрэглүүл хууль сайн гэдгийг бид нар мэднэ гэж хэлсэн. Хуулийн багш болох гээд байгаа тэр хүмүүс хуулийнхаа мөн чанарыг ойлгоогүй гэж хэлсэн. Гэхдээ энэ хууль гэдэг нь нөгөө үндсэн хууль гэдэг юм уу Монгол улсын хуулийн тухай яриаггүй те. Энэ хуучин гэрээнд Бурхны өгсөн 10 хуулийн тухай. Тэр хуулиар аврагдах тухай ярьж байгаа. Тэгээ Паул хэлж байгаа. Хууль бол сайн гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яг хууль хүнд зориулсан бэ гэсэн. Хууль нь 9-р эшлэлээр зөв хүнд зориулагдаагүй маа. Харин нүгэлтнүүдэд зориулагдсан юм а гэж хэлсэн. Тэгээ цаашаа яг Паул хуулийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр бид нар Паулыг нэг зүйлийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Паулын загтлыг судлах үедээ ялангуяа. Юу гэхээр Паул өөрөө тухайн үеийн эртний одоо Грекийн, Ромын соёлд нэвт боловсрсон хүн ба. Төрөлхийн Ромын иргэн. Тэгээ энэ хүн төрөлхтний түүхийг аваад үзэх юм бол эртний Грек, Ромын яг энэ цаг үе бол одоо уран илтгэл, гүн ухаан, логик, сэтгэлгээний хөгжлийн аягүй өндөр түвшинд очсон үе. Одоо бол яриа улам уран тансаг байдлаа алдаад улам энгийн хэлбэр рүү ороод байгаа тийм. Тэр нь хэлний хувьслын явцад дандаа богинохон үгнүүд, богинохон өгүүлбэрүүд нь үлдээд уртууд нь ингээд хасагтаад байдаг гэсэн юм судалгаа өгдөг юм байлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүс маш богинохон товчхон өгүүлбэрээр маш энгийн түвшинд харилцдаг болсон гэсэн. Тэм учраас Америкийн ерөнхийлөгч Дональд Трампыг яагаад ялсан гэдэг судалгаан дээр байдаг үстэй тий. Мань хүн бол маш товчхон өгүүлбэрээр тэгээ маш цөөхөн үг ашиглаад тэгээд 5-7 насны хүүхэд ойлгох төвшөнд ярьж байна гэж. Тэгэхээр маш олон хүн ойлгоод байгаа байхгүй тий. Гэтэл тухайн үед бол тийм байгаагүй. Маш уран яруу тансаг тэгээ койне грек гэдэг хэлээр ярьж байгаа. Тэгээд тэд нар яг мэтгэлцдэг тий гүн ухаан хөгжсөн ийм цаг үе байхгүй. Тийм учраас Паулийн загтал тухайн үеийн гүн ухааны сэтгэгч хүний ёсоор дандаа яг нэг сэдвээс нөгөө сэдв рүү логик дарааллын дагуу урсаж явж байгаа. Хизээч юу хөө сандал ярьж яснаа гинт модны тухай ярихгүй гэсэн. Энэ тухай сандалнаас мод руу үсрэхээр бол Паул яана гэсэн үг. Холбоно гэсэн. Сандал бол хүн суудаг тий. Модны сандал төмөр сандал байна. Хамгийн их нь модны сандал. Ягаад гэвэл мод чинь ийм байдаг. Мод бол гэд ингээ явах нь шүү дээ. Ингээд үсрэхгүй гэсэн үг тий. Тэгэхээр Паул эндээс яаж ийн? Тимотиг үлдээх болсон шалтгаанаа тайлбарласан. Тэндээс тэр хэрэг үүсгээд байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэгээ тэр хүмүүс нь хуулийг буруу ойлгосон тухай ярьж байгаа. Одоо Паул товч бөгөөд тодорхой байдлаар хуулийг тайлбарлаж байна. Энэ хуулийг тайлбарлахдаа юу гэж хэлсэн? Хууль бол зөв хүнд зориулагдаагүй юм. Өөрөөр хэлбэл Христэд итгэгч хүнд зориулагдаагүй маа гэдэг санааг хэлж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас би зөвхт хүн гэж өөрийгөө бодож байгаа хүнд бол бас зориулагдаагүй маа гэдэг хэлж. Харин энд юу гэж хэлсэн? Хууль нь хуйлгүй, тэрслүү, сүсэг бишрэлгүй, нүгэлтэн, ариун бус, бузар, эцэг гэхээ хорогч, алуурчин, садарлагч, ижил хүүсэнтэйгээ явуулдагч, хүн хулгайлагч, худалч, тангаргаасаа няцагч, эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулсан юм а гэж хэлсэн. Тэгэхээр Паул хэлэхдээ хуулийг тайлбарлаж байна. Тэр хүмүүс хуулийг буруу ойлгосон. Одоо зөвөр тайлбарлаж байна. Энэ бол нүгэлтнүүдэд зориулсан юм а гэж. Тэгээ бүгдээрээ хуулийг бодоод үзээл. Хуулийн гол хэрэгсэл юу юм бэ гэхлээр хүний нүглийг илчилж өгдөг. Юу нь зөв, юу нь буруу гэдгийг тогтоож өгснөөрөө чиний наад хийж байгаа зүйл чинь буруу шүү гэдгийг яг тэр хүнд ойлгуулж өгөх зорилттой. Тэр бурууг огт үлдэхгүй хүн бол мөнхийн улсад орж болно. Тэр бурууг үлдэж байгаа бол мөнхийн улсад орох боломжгүй. Ерөөсөө л ийм стандартыг тогтоож өгсөн. Бид нар Ром номыг үзэж байхдаа энэ тухай үзсэн. Тэгэхээр нэг талаасаа хоёр зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Нэг талаасаа энэ хууль бүх хүний зүрхэнд бичигдсэн байна. Зүрхэнд бичигдсэн байна. Тийм ч учраас Мосегийн 10 хуулийг огт мэдэхгүй хүн ч гэсэн яах вэ? Тэр хүний дотор зөв буруугийн тухай ойлголт байдаг. Монголчуудын дотор ч гэсэн саяны уншсан зүйлээс тийм биз дээ. Ариун бус бозар байх нь зөв үү буруу юу гэвэл зөв гэж хэлэх хүн байхгүй. Яагаад гэвэл тэд нар хуулийг мэдэхгүй ч гэсэн зүрхээрээ яаж юм? Тэр нь
буруу гэдгийг мэдчих. Зүрхэнд нь бичиж өгсөн тэр Бурхны тогтоосон хуулийн дагуу. Эсвэл эцэг гэхээ хорооч алуурчин байх нь зөв үү гэвэл хинч зөв гэж хэлэхгүй. Яагаад гэвэл буруу гэдгийг мэдчих. Хэн мэдж байгаа? Хэн мэдүүлж өгсөн? Зүрхэнд нь Бурхны тогтоож өгсөн тэр хууль мэдүүлж. Зүрхэн тогтоож өгсөн хууль яаж ажилтдаг тухай бид нар өмнөх номлолоор ярьсан. Энэ бол мэс чанараар дамжуулж ажилтдаг тухай. Мэс чанараар дамжуулж ажилтдаг. Тийм учраас хүн яах вэ? Буруу юм хийчээ дараа нь дотроос нь мэс чанар нь яллах үед гимшдэг те. За би арайч дэндүүлч шүү дээ. Би арайч муухай юм хийч шүү дээ гэж. Тэ? Мэс чанар нь яллах үед заримдаа тэр хүн яах вэ? Тисхийн аргагүйгээр буруутгалыг мэдэрдэг. Тэгээ та нар нөгөө шавдрах хүмүүс гэж зохиол байдаг шүү дээ. Тэрэн дээр Жавер гэдэг цагдаа гардаг шүү дээ. Тэр Жан Валжаныг яадаг. Насаар нь хөөгөөд алах гад амьдралыг нь сүрүүлээ, шоронд оруулаад хөөсөөр хагаад хамгийн сүүлд яадаг. Өөрөө Жан Валжаныхаа гарт орчдөг те. Тэгээ нөгөөх нь яасан? Чи миний амьдралыг сүрүүлсэн ч гэсэн би чамайг уучлж чинь. Би чамайг тавьж явууллаа гэд явуулдаг. Тэрний дараа яадаг. Нөгөө Жавери чин дотроос мэс чанар нь ялж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд сүүлдээ тисгэ байгаад яадаг. Амиа орлож. Өөрөөр хэлбэл хүний дотор мэс чанар гэдэг юм байна. Тэр мэс чанар нь тэр хүнийг яг Бурханаас зүрхэнд нь бичиж өгсөн тэр хуулийн дагуу амьдрахад луужин болж өгдөг гэсэн. Гэхдээ хэрвээ Библийг харах юм бол мэс чанарт нь зөвхөн найдаад орхих боломжгүй гэдэг хэлж. Тийм ч учраас 1-р Тимот 4-р бүлэгтэр юу гэж хэлсэн бэ? 4:1-2 дээр. Тэд нар мэс чанараа хуйхлуулсан юм а гэж хэлж. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мэс чанар хуйхалсан арьс шиг болдох боломжтой тухай хэлж. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа яах вэ? Тэр хүний нөгөө зөв бурууг мэдрэх мэдрэмж нь яах вэ? Дүлий болох боломжтой гэсэн. Хэрвээ би эхэндээ нэг удаа хулгай хийлээ. Тэгээ миний дотор гимшил төрөнтэй. Би хулгай хийж болохгүй шүү дээ гэсэн мэдрэмж төрж байна. Энэ миний мэс чанар намайг ажилж, миний дотроос миний зүрхэнд бичсэн хуулийг сануулж. Гэсэн ч би яах вэ? Гүрийгээд за яад. Хоёр дахь хулгай хийлээ. Хоёр дахь хулгай хийх үед арай баг дугарч байгаа байхгүй нөгөө мэс чанар чинь тий. Сүүлдээ хулгай хийхэд ямар ч мэдрэмж төрхөө болж. Энэ юу гэлж байна? Миний нөгөө мэс чанар халуун төмөрөнд хуйхлуулаад мэдрэмжгүй болсон гэсэн. Сайн нэг сургуультай мордыг хулгайлаад заазанд өгсөн тухай мэдээ явж штэ тий. Тэгүн болгон толоос гисэж гайхаж байгаа шүү дээ. Яаж тийм юм хийж чадчих? Зүрхэн сэтгэл нь өвддөггүй мүү гэж. Тэгэхээр өвдөхгүй л байна л та. Яагаад өвдөхгүй вэ? Гинт өвдөхгүй болчоогүй. Тэд нар яах вэ? Хуурсаар худалж, хумсалсаар хулгайч гэдэг чи юу гэсэн үг вэ? Эхэндээ баг юмн дээр өвдөн, сүүлдээ өвдөхөө болно. Дараа нь том юмн дээр өвдөн, сүүлдээ өвдөхөө болно. Тэгсээр хагаад мэс чанар нь халуун төмрөөр хуухлуулаад дүлий болчихлоорэ ямар ч мэдрэмжгүй болчих. Тэгээ хүүтэн зүрхтэйгээр хүний ямар ч мэсгүйгээр гэмт хэрэг хийж эхэлж. Тэр нэг талаас хүний зүрхэнд бичсэн хууль ийм байна. Бурхан хүн бүрийн зүрхэнд хуулийг бичиж өгсөн. Гэхдээ тэр хуулийг яг үл тоосоор байгаад сүүлдээ тэр мэс чанар нь ажиллахаа болоод дүлий болдог тухай хэлж. Ийм хүмүүст нөгөө талд Бурхан яаж вэ? Мосегаар дамжуулаад хуулийг бичээд өгсөн. За зүрх чинь өвдөхгүй байлаа гэхэд ядаж тархи чинь ажиллаад тий. Энэ буруу шүү гэдгийг уншиж ойлгоод буруу зөвөө мэддэг болоорой гэж өгч. Энэ бол бичигдвэл хуулийн тухай. Өөрөлдвөл наад хийж байгаа зүйл чинь буруу гэдгийг тэр хүн мэдрэхгүй байж болно. Надад буруу юм шиг санагдахгүй байна гэж тэр хүн хэлж яж болно. Тэгвэл хэлэх нь уучлаарай. Хулгай бүү хий гэж Библиэлд байна. Бүү хулгай. Бурхны тушаал дээр байна. Энийг зөрчснөөрөө чи буруутан болж гэж яах вэ? Хэлэх боломжтой болж. Гэхдээ нэг зүйлийг бид нар ойлгох ёстой болж. Хууль нь тэр зүрхэнд бичигдсэн хуульч бай. Мэс чанараар илэрч байгаа тийм ээ. Эсвэл яг Библийн хуудсан дээр буюу цаасан дээр бичигдсэн хуульч бай. Юун зөв юун буруу вэ гэдгийг ойлгуулах чадaltaй боловч тэр бурууг үйлдэхгүй байх хүчийг нь өгдөггүй байна. Энийг л ойлгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл тий би буруу юм хийгээд байна гэдгээ мэдрээд байгаа хэрнээ болж чадахгүй шүү дээ тэр хүн. Тийм учраас хийсээр хагаад сүултээ яаж вэ? Мэс чанар нь дүлий болчих. Халуун төмрөөр хөөхлүүлсэн. Окей, нөгөө тал цаасан дээр бичээд өгс. Хулгай хийж болохгүй. Бүү хүн бүү ал, бүү хулгайл, бүү завхаар бичсэн. Мэдээд байгаа мөртлөө хийгээд. Тэгэхээр мэдлэг хүнийг аврахгүй юм байна л.
Мэдлэг хүн төрлөختнийг аврахгүй юм байна л да. Гүн ухаан байдаг ч мэдлэг бол хүч, мэдлэг бол бурхан, мэдлэг бол хүн төрлөختнийг аварна гэж. Ийм гүн ухаан байна. Соёнгийн гэрэл үе. Бид тэр юу гэж үзэж байгаа? Хүмүүсийг боловсруулчвал, боловсралтай болгочвол, гэгэрүүлчвэл, мэдлэгтэй болчвол энэ дэлхий сайхан болчихно. Мэдлэг боловсралтай тэр юунд буруу, юунд зөвийг заагаад өгчвөл амьдрал сайхан болчихно. Нийгэм сайхан болчихно гэж үзэж байгаа. Тэгээ тэд нар нэг юмыг ойлгохгүй байгаа нь ингэж зааж байгаа гүн ухаан тийм. Одоо жишээ нь одоогийн боловсролын философч гэсэн тэгжэл явж байгаа шүү дээ. Хүмүүсийг боловсралтай болгочвол хүмүүс сайхан амьдрна. Боловсралтай болчвол гэмт хэрэг үлдэхгүй. Боловсралтай болчвол тийм сайн мууг нь ялгаад мууг нь хийхээ болоо сайныг сонгодог болчихно гэж хэлж байгаа. Гэхдээ өнөөдөр төрөөс гэдэг юм уу улсаас хулгай хийж байгаа гэж байгаа хүмүүс чинь тэгэл Харвард янз бүрийн том сургуульд өгсөн хүмүүс байгаа шүү дээ. Үнэн дээр боловсрал хүнийг аврахгүй гэдгийг Библи аль 2000 жилийн өмнө хэлсэн. Яг бол яг зарчим нь ийм байхгүй юу? Хууль яг адилхан. Тэ? Хууль яаж вэ? Юу зөв, юу нь бурууг тэр хүмүүст ойлгуулж байгаа боловч тэр бурууг хийхгүй байх хүчийг нь өгдөггүй. Энд л гол түлхүүр оршиж байгаа. Тийм учраас яах вэ? Зүйрлүүлвэл хууль биднэрт нүүр маань халтар байна гэдгийг яах вэ? Толинд харуулад байгаа хэрнээ тэр нүрээ угаах усыг нь өгдөггүй гэсэн. Тэгэл би халтар байгаагаа мэдрэх тусам улам л шаналаад байхаас биш яах вэ? Арилгаж чадахгүй гэсэн. Тийм учраас яах вэ? Хуулиар аврал ирэх боломжгүй гэдгийг Паул хэлж. Мянга хуулийг заагаал те хууль чинь ийм учиртай, тийм учиртай, хүн ална гэдэг чинь ийм, хулгай хийн гэдэг чинь ийм, чи хулгай хийж болохгүй, хүн алж болохгүй, мянга заалаа гэд тэр хүн яах вэ? Ойлгоод байгаа хэрнээ болж чадахгүй болох хүчийг нь хууль нь өгдөггүй л гэсэн. Тийм учраас тэр нүгэлт хүмүүст аврал хэрэгтэй байна. Аврал хэрэгтэй. Тэр хүн өөрөө өөрийгөө аврах боломжгүй гэдгийг Библи хэлж. Хэрвээ Иремья 13:23-ыг унших юм бол их гоё ишлэл байгаа. Тэнд юу гэж хэлсэн бэ гэхээр Этиоп хүн арьсаа өөрчилж чадах уу гэж асууж байгаа. Ирүүс цоохроо орилгож чадах уу? Яг тэрэн шиг та нар нүгэлт үйлдэлээ зогсоож чадахгүй гэж хэлж Израильчууд хэлж. Өөрөлдвөл тэ хүн өөрөө өөрийгөө аврах боломжгүй л гэдгийг Библи хэлж. Энийг нь ухааруулахын тулд, энийг нь ойлгуулж цөхрүүлэхийн тулд хууль байдаг байхгүй. Тэгээ одоо яах вэ гэдэг асуулт гарч байна. Окей, хуулийг уншсан чинь яаж вэ? Баахан гим нүгэл байна. Ой, би эдгээр нүгэлдээд байгаа юм байна. Би зогсъё гэсэн чинь зогсож чадахгүй байна. Одоо тэгээ яах вэ? Гэдэг асуулт яах вэ? Тэр хүний дотор аяндаа төрж. Ухамсартай болон ухамсаргүйгээр энэ асуулт хүний дотор байнга төрж идэг. Далд ухамсарт нь. Тэ хүн өөрөө зарим хүн бол мэдээж шүн ингээд бодол болдог байх. А зарим хүн бодол болохгүй ч гэсэн тэр хүний зүрхэн дотор тархины мухарт далд ухамсарт нь энэ асуулт байнга байж идэг. Тэгээ эндээс юу бий болдог? Би сая хэлсэн тийм ээ. Цөхрөл бий болж. Яг л Библиэлд Исая номон дээр 2 ч удаа Исая 48:22, 57:21 дээр Исая Бурхнаар дамжуулаад Бурхны үгийг тунхлагтаа юу гэж хэлсэн бэ гэхээр буруутад амар тайван байдаггүй маа гэж хэлсэн. Өөр нэг орчуулга дээр буруутад амралт байдаггүй маа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл нүгэлт хүний дотор амар тайван байхгүй гэсэн. Нүгэлт хүний дотор амралт байхгүй гэсэн. Яагаад? Нүгэлтэй учраас. Тэр хүн нүгэл үлдсэн гэдэг чинь тэр хүн яах вэ? Аврагдахгүй гэсэн үг байхгүй. Тэр хүн аврагдахгүй гэдгээ мэдж байгаа тохиолдолд тэр хүний дотор цөхрөл тэр амралтгүй тэр тайван биш тавгүй байдал байнга оршдог гэсэн. Дотор байнга. Тэгэд тэрэндээ хөтлөгдөөд тэд нар яах вэ? Үл итгэгч хүмүүсийн хувьд ямар нэг юмыг байнга хайж яадаг. Ямар нэг юм санаанд нийцэхгүйгээр байнга ажиллаж, байнга мөнгө, байнга нэг юм, байнга нэг тийм юм, нэг юмны л хойноос ирж хайж, заримдаа өөрөө ч юу болохыг мэдэхгүйгээр ингэж цогсоо зайгүй гүйж яадаг. Яг л зүрхэнд нь амар тайван байхгүй учраас. Яг л ийм байдалтай. Тэгээ би өмнө нь бас Ром ном дээр номлож байхдаа хэлжсэн тийм. Бодоод ахад итгэгч хүмүүс биш хүмүүс хоёр зүйлийг л жин сэтгэлээсээ хайдаг юм шиг. Амар тайвныг, баяр хөөргийг. Гэтэ энэ дэлхийгээс яаж ч яваад жинхэнэ амар тайван, жинхэнэ баяр хөөргийг олж чадахгүй баг. Есүс Христос ангид. Тэгээ энэ нь эргээд яах вэ? Юунд хүрэгдэх вэ? Тэднийг дараагийн цөхрөлд хүрэгдэг. Бид нар бодоод үзэх юм бол заримдаа бид нар боддог.
Энэ хүн юу дутлаа гэж ийм зүйл хийж байна гэж. Тэгж бодож ирсэн үе байдгүй. Сайхан нэг ийм зүйл бас. Манай нэг таньдаг залуу. Тэр залууд бүх юм байгаа. Тэ? Сайхан гэр бүлтэй, сайхан үр хүүхдүүдтэй. Тэ? Маш том нэр хүндтэй компани захирал байна. Маш өндөр цалинтай. Юусе мөнгө бол ямар ч мөнгөний асуудал бол байхгүй. Хүссэн үедээ гадагшаа зугаалаа явж болж байна. Туртай юм хийж чадна. Гэвч тэр залуу яасан бэ гэхлээр гэр бүлээс гадуур хүмүүс түнтэй явуулсан. Тэг гэр бүлээ яг сүрүүлсэн. Тэгээд найзууд нь хоорондоо яриа толгоос хэсэлж. Юу дутлаа гэж ингэж амьдралаа сүрүүл. Юу дутлаа гэж. Бүх юм байгаа байхгүй тэр хүнд. Юу дутсан. Сая нэг 17 настай хүүг хайсан те ховдын те. Тэгээд тэр харамсалтай нас орсон байдалтай олцсон тухай байна. Тэрөө жоохон судлаад үзэхээр кейс нэг тийм юм байна гэж ойлгосон. Тэр хүүхэд спорт бэтэн дээр мөрий тавьдаг байсан хүүхэд байж таарсан. Тэгээ ээжийнхаа мөнгийг хулгайлаад мөрий тавиад алдсан юм байна гэж ойлгосон. Тэгээ ээж аав нь мэдээч хэрэг загнана. Магадгүй зодсон баг. Амар ширүү муудалцсан. Тэгээд тэр хүүхэд яг ээж аав гэрээсээ зугатаад явсан байна. Тэгээд хүнд хорлогдсон уу амиа орсон уу мэдэхгүй ямар ч байсан нас. Тэгээ хүмүүс бас асууж болж шүү дээ. Энэ хүүхэд юу дутлаа гэж тэгж. Тэ? Илэг бүтэн амьдрал байна, мөр бүтэн гиз цатгалан мөнгө төрөхтэй бүх юм байхад юу дутлаа гэж ингэж юм хийж явж. Тэгээ эцэстээ энэ хард залуу наснд амьдралаас юу дутсан. За одоо тэгэл зөндөөл байна дөө те улс төрч тэгэл те амар баян чинээлэг тэгэл энэ хүмүүс юу дутлаа гэж улс их орноосоо идэнэ вэ те юу дутлаа гэж ингэж хүмүүсийн боломжийг хулгайлна вэ бид нар ингэж асууж болж. Тэр хүмүүс нэг л юм дутж байгаа учраас юм хийж байгаа байхгүй. Хэрвээ Библийг харах юм бол тэр хүмүүст амар тайван, тэр хүмүүст аврал дутж байгаа. Тэр хүмүүст аврал байхгүй учраас амар тайван байхгүй. Амар тайван байхгүй учраас тэр амар тайвнаа олохын тулд янз бүрийн юм хийж өөрөө ч мэдлгүй. Янз бүрийн юмны хойноос. Яг л хүний тархи ингэж ажилдаг. Хүний тархинд нэг тийм тайлал гэдэг ойлголт байдаг. Тэр юу вэ гэхээр хүн за надад ийм юм хэрэгтэй гэж нэг ойлгоно. Хэрэгцээ бол дотроос төрнө. Тайлал яаж ажилдаг гэхээр ингээд ингэчүүл би энэ хэрэгцээгээ хангачна гэж код үүсээд тэгээ тэрэндээ хөтлөгдөөд хүн юм хийдэг байхгүй. Сэтгэл судлалын үүднээс. Өөрөөр хэлбэл би өлслөө. Тэгмэт миний тархи тайлахнаас за энэ өлсгөлийг тайлахын тулд хөрөгч рүүгээ очиод онгойлгоод талах хэдэн талах байхгүй бол мах гаргаад хоол хийж идэнэ гэдэг тий. Тайлал байна шүү дээ. Гэтэл тэр хүмүүс яаж вэ? Зүрхэнд нь амар тайван байхгүй. Аврал байхгүй. Гэтэл зүрхнийх нь хууль болон Библийн хууль яах вэ? Бурхны хууль юуг хэлж байна? Тэд нар нүгэлтэн гэдгийг хэлж байна. Тэд нар аврагдахгүй явсаар өөхөж сүрнэ гэдгийг мэдж байгаа. Ухамсартайгаар зарим нь мэдж байгаа, зарим нь далд ухамсартаа мэдэрч. Тэгээд тэд нар яах вэ? Тайлж байна. Би мөнгөтэй болчвол амар тайван болох юм байна. Би хязгааргүй баян болчвол яах вэ? Аз жаргалтай болох юм байна. Би ингээд амар өндөр албан тушаалд хүрчих юм бол яах вэ? Би ингээд энэ дотор байгаад байгаа энэ давчууднал байдал маань арилчих юм байна. Эсвэл би ингээд амьдралдаа сэтгэл хангалуун биш байна. Эхнэрээс өөр хүнтэй явуулчих юм бол ингээд амьдрал сайхан болох гээд байгаа юм шиг. Ийм тайлал тархинд нь ажиллаж эхэлж. Мэдээж эндийнээр нь муу ерэн сүнс ажиллуулж. Ингээд нөгөө хүмүүс чинь яах вэ? Юуны чоноос хөөцөлж байгаа мэдэхгүй ухаан жолоогүй явж эхэлж. Тэгээд хоёр цэгт хүрнэ. Аль аль нь цөхрөл. Нэг хэсэг нь яадаг вэ? За ингээд бодъё л доо. За би ингээд тэр бум төгрөгтэй ч юм уу. За тэр бум доллартай болчвол миний энэ дотор ингээд бицүү байгаа зүйл сайхан болох юм байна. Надад юу ч дутагдахгүй би жинхэнэ жаргалтай болох юм байна гэж бодлоо гэж бодъё тийм үү. Тэгээ би тэр бум доллартай болохын тулд ажиллаж эхэлнэ тийм үү. Зүтгэж эхэлнэ. Тэгээ нэг хэсэг нь яах вэ? Тэр бум доллар олж чадах уу? Цөөхөн хитэн чадна. Олонх нь чадахгүй. Тэгээд чадахгүй хүмүүсийн тухай яриа л та бүгдээрээ. Чадахгүй хүмүүсийн хувьд олонх нь чадахгүй явсаар агаал үхэн. Тэгэл дуусна. Үнэн биз дээ. Солонгост очиод ажиллана. Үхэн гатан ажиллана. Мөнгөтэй болоод ирсэн чи эрүүл мэндэг болчихсон. Тэгээд биеэ эмчлүүлж хагаад нас урч. Тэр хүмүүс яах вэ? Тэр тайлал нь буруу байсан гэдгийг хайж байгаа бүхэн нь яах вэ? Тэд нар жинхэнэ амар тайван авралыг өгөхгүй гэдгийг ойлгохгүй явсаар агаал тэгэл тэр урсгал дундаа живэл өгч.
Энэ бол маш эмгэнэлт. Юуны төлөө ингэж юм. Гэтэл нэг хэсэг нь үхэн хатан ажиллаж байгаад цөхөрдөг. Юунд цөхөрдөг гэхээр би хизээж тэр $1 болж чадахгүй юм байна гэдгийг ухаарах үед цөхөрж байгаа байхгүй. Энэ тохиолдолд яг нь амиа оролт үүсэж. Өнөөдөр нийгэмдэр залуучууд маш их амиа оруулж. Яагаад амиа оруулж байгаа? Яагаад тэгэхээр би энэ нийгэмдэр яаж ч амьдраад бодоод байгаа тэр амжилтандаа хүрч чадахгүй юм байна гэсэн цөхрөл нь тэднийг би ингэж амьдрах шаардлагагүй юм байна гэсэн үхэл рүү хөтлөж. Нэг хэсэг. Нөгөө нэг хэсэг нь тойруу замаар амиа оруулдаг. Өөрөөр хэлбэл арх ууж, зогсоо зав арх ууж, уугаал. Тэгэл чи болооч баба гэхэлэр би нэгэнт өнгөрсөн тий. Уусаар агаал дуусна. Тэр хүн яагаад өөрийгөө би нэгэнт өнгөрсөн гэж бодож байгаа? Яагаад гэвэл тэр цөхөрцөн байгаа байхгүй юу? Хайгаад байгаа тэр зоригтой би хүрч чадахгүй гэдгээ ухаарсан учраас би өнгөрсөн хүн одоо ууж байгаа дууснаа л гэж. Эсвэл нэг хэсэг нь яг харт амхинд. Өөрөөр хэлбэл шууд өөрийгөө буудахгүй ч гэсэн яаж? Тойруу замаар амиа оруулж. Өөрийгөө зүгээр ингээд гаргуунд гаргах замаар ингээ өөрийгөө үхэлд тушааж гин гэсэн. Энэ аль нь юунд хүрэж байна? Цөхрөл. Яг л тэдний зүрхэнд амар тайван байхгүй, аврал байхгүй учраас. Тэрийг зарим нь ихэнх нь ухаарахгүйгээр энэ зүрхэнд байгаа нэг л нэг хэцүү байгаа зүйлээ тайлахын тулд өөрөө нэг зохиомл тайлал бий болгочихсон. Тэрнийхээ хойноос явж байгаад ингээд дуусч. Ихэнх нь. Гэтэл нөгөө талд цөөн хідэн хүн тэр оргилд хүрж байна. Цөөн хідэн хүн тэр бодоод байсан оргилдоо хүрсэн. Тэгээд тийм хүмүүсийн нэг сонгодог жишээ бол Соломон хаан биз дээ, тий? Хязгааргүй баян, хязгааргүй мэрэгэн ухаантай, хязгааргүй хүчирхэг, хязгааргүй эрх мэдэлтэй. Тэгээд Соломон хаан юу гэж хэлсэн юм? Бүх юм хоосл гэсэн мэт. Хоосноос хоос. Ямар ч утгагүй гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл ихэнх нь яг нэг оргилд хүрчүүл би энэ дотор байгаа давчтаад байгаа зүйл маа арилна гэж бодсон. Ихэнх нь оргилдоо хүрч чадалгүй гэж байна. Зарим нь цөхрөөд, зарим нь цөхрөхгүй байсаад үхэн, зарим нь амиа орлоо. Ингээд дуусч. Цөөн хэд нь хүрсэн. Гэхдээ хүрсэн хойно юуг ухаарж байгаа гэхээр энэ миний хайгаад байсан зүйл биш байжээ гэдгийг бол. Энэ их мөнгө надад хэрэггүй юм байна. Тэгээ амжилтын оргилд хүрсэн хойно гутраад амиа хорлцсон хүмүүс зөндөө. Бас энд нэг хэсэг хүмүүс нөгөө би амжилтанд хүрч чадахгүй юм чинь гээд архинд ороод гэдэг юм уу тойроогаар амиа хорлцсон хүмүүс байгаа шүү дээ. Тэр шиг эднэр чинь бас тийм юм руу орж байгаа байхгүй. За. Одоо өөр оргил руу явхад хитрхи оройтсон. Цаг хугацаа, бие махбод сэтгэл зүйн үед би чадахгүй. Одоо энэ оргил дээр л дуусна. Хар тамхи хэрглэж байна. Доозоо хэтрүүлээд нас урт. Маш олон одууд Америкт баруунд. Эрнест Хемингуэй гэж алдарч зохиолчийг мэднэ шүү дээ, тий? Зэр зэвсэг үнд баяртай, тий? Өвгөн Тэнгис хоёр. Агуу нэр хүндтэй зохиолч. Тэгэл амиа хорс өөрийгөө бууцсан шүү дээ. Тэр хүнд алдар нэр хүнд юм тэр утга учирыг өгөөгүй. Тэр доторх үлсгэлэнгийн цангааг нь тайлаагүй байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр энэ хүмүүс юу дутлаа гэж амиа оруулж байгаа. Тэр амир баян чинэлэг болчиход. Эсвэл энэ хүмүүс юу дутлаа гэж ингэж архинд орж байгаа. Юу дутлаа гэж амьдралаа алж байгаа. Юу дутлаа гэж ингэж амьдралаа сүрүүлж байгаа гэж бид нар асууж байгаа бол хариулт нь маш энгийн Библиэлд тэр хүнд аврал дутж байгаа байхгүй. Аврал дутж байгаа байхгүй. Та нарын хажуу амьд хавирганд чинь хамаатан садан найс нөхөд байгаа үст. Замаа алдцсан, амьдралаа алдцсан. Хэлт юу дутлаа гэж ингэж ээж аав чинь байна. Эхнэр хүүхэд чинь байна. Амьдрал чинь байна. Чи яагаад ингэж байна? Тэр хүн яагаад гэдэг өөрөө хэлж мэдэхгүй. Гэхдээ бид нар өмнөөс нь хэлж мэднэ. Юу вэ гэвэл тэр хүнд аврал дутж байгаа учраас. Аврал дутсан учраас тийм зүйл хийж. Тэгэхээр би нэг зүйлийг хэлэх гээд байна тийм. Библи хэлж байгаа. Буруутад амар тайван байхгүй. Буруутад амралт байхгүй. Тэр хүмүүс амар тайвныг, авралыг хайгаад энэ дэлхийгээр хэрэн хийсэд хэдэн мянган жил явсан ч болохгүй. Яагаад гэвэл аврал хүнээс гарахгүй. Энэ аврал зөвхөн Есүс Христээс ирдэг. Амен. Амен. Тийм учраас ингээд цөхөрцөн хүмүүст сайхан мэдээг Паул болон тий түүний нөхөд дуулгаж байгаа байхгүй. Сайн мэдээ гэдэг чинь юу гэсэн үг юм?
Сайн мэдээ үстэй те. Муу мэдээ, сайн мэдээ гэж байгаа үстэй те. Би чамд муу мэдээ дуулах уу, сайн мэдээ дуулах уу гэж хэлдэг үстэй. Сайн мэдээ байхгүй, цөхөрцөн, аврагдаж чадахгүй, амьдралаа алдсан, яахаа мэдэхгүй, мухардсан, готарцсан тэр хүмүүст сайн мэдээ байгаа байхгүй та. Сайхан мэдээ. Ямар сайхан мэдээ вэ гэсэн чи энд ганцхан өгүүлбэрээр хэлсэн байхгүй. 15 дугаар эшлэлээр Есүс Христ нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн гэдг нь итгэмжит үг бөгөөд бүрэн зөвшөөрөх зохистой үг юм а гэж хэлсэн. Амен. Энэ бол сайн мэд. Есүс Христ нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн. Энэ бол сайн мэд. Амен. Тэгэхээр ах トゥ усаа найзуудаа үрдэн гэгээчүүдээ бид нар одоо хүмүүсийг маш амархан оншилж чадхаар болж энэ хүн юу дутлаа гэж асуухаасаа өмнө бид нар өөрөө өөртөө хариултыг хэлэх хэрэгтэй. Энэ хүнд аврал дутсан. Тэгвэл тэр хүнд дуулгах сайн мэдээ биднэрт байна. Тэг хэлэх юм шүү дээ. Найзаа хинэ. Чиний амьдрал ингэ болохгүй байна. Хүмүүс юу дутлаа гэж асууж байгааг ойлгож байна. Магадгүй чи өөрөө ч өөрөөсөө асууж байгаа. Гэхдээ хариултыг би мэдчихээн. Чамд аврал дутсан учраас Библиэд хэлэхдээ буруутад амар тайван гэж байхгүй гэж хэлсэн учраас чиний дотор амар тайван байхгүй. Яагаад гэвэл явсаар эцэстээ үхэж мөхөж сүрнэ гэдгээ чиний сүнс чиний тэр далд ухамсар мэдэрч байгаа. Чамд юу хэрэгтэй? Аврал хэрэгтэй. Харин тэр авралыг яг сайн мэдээ надад. Тэр нь ямар сайн мэдээ юм бэ? Бид нар ингээл амар мундаг гүн ухааны юм ярих шаардлага алга байна. Эхний ээлж. Бид нар ингээд сайн мэдээ ярих гэхлээр ингээд шинжлэх ухааны мэтгэлцээ хийх гэж байгаа юм шиг бодоод байдаг. Эсвэл ингээд Есүст итгэх юм бол архинаас гарна ба гэдэг ингээд дагалдах шинж тэмдгийг ярих гэдэг. Тэгэхээр сайн мэдээгэнд Паул ганцхан өгүүлбэрээр хэлсэн байхгүй. Юу гэж хэлсэн бэ? Христ нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн шүү. Чамд аврал хэрэгтэй байна. Харин чамааг аврахаар Есүс ирсэн шүү. Чи энд итгэвэл тэгэл аврагдлаа. Хайгаад байгаа бүхнээ оллоо. Тэр зүрхэнд байгаа өлсгөлн тэр цангаа чинь тайлагдлаа. Ерөөсөө л ийн гэж. Тэгэхээр үрдэн ингээчүүдээ бүгдээрээ энэ сайн мэдээг тунхаглацгаая амин. Бидний эргэн тойронд аврал дутагдсан хүмүүс зөндөө байна шүү дээ. Зөндөө байгаа байхгүй. Тэгээ тэднэрт халдаж ярихаасаа битгий аа. Эсвэл юу ярих бол гэж битгий. Ганцхан өгүүлбэрээр ч гэсэн ядаж сайн мэдээг дуулгая. Чамд аврал хэрэгтэй. Харин нүгэлтнүүдийг аврахын тулд Есүс Христ ирсэн юм аа. Тэр Есүс итгэвэл чи авралыг. Ингээл бол. Тэгээд тэр итгэхгүй тэр хүний асуудал байна. Эзэн ариун сүнсээ тэр хүний зүрхэнд ажиллах цагт тэр дорой биш юм ахэд хэдэн сар хэдэн жилийн дараач тэр үг оройд нь ороод Есүсээс зуурч магадгүй. Бидний хувьд яг зүгээр л хийх ёстой хийх ёстой. Тэр Паулийн логик аргумент ингэж явж. Тэр хуулийн тухай ярьсан. Хууль хинт зориулагдсан тухай ярьсан. Тэр хууль зориулагдсан хүмүүс өөрсдөө аварч чадахгүй тухай яриад тэднэрт дуулгах сайн мэдээ байна гэдэг тухай ярьж. Одоо ингээд аргументийн шугамыг бид нар харж байна тийм. Бурхны авралаар би жоохон бахта мэтгэлцээний дугууланд явдаг байлаа. Тэгээ мэтгэлцээний дугууланд заадаг хоёр юм байдаг баг. Хамгийн чухал хоёр юм. Тэр хоёрыг алдаг гаргуул тэмцээн дээр шууд завчуулна. Эхнийх нь субъектийн дайралт байдаг. Хувь хүн рүү дайрч болохгүй. Чи ийм хувцастай юм чи ингэж бодох нь аргагүй ш тэгэл хэлвэл тэгэл дуусаа шууд завчуулна гэсэн үг байхгүй. Субъектийн дайралт хийж болохгүй. Хоёр дахь нь аргумент буюу логикийн алдаа гаргаж болохгүй байна. Тэмээ ярьж байгаа гинт ямаа ярьж болохгүй гэсэн. Тийм учраас тэмээнээс ямаа руу шилжихийн тулд заавал дундуур нь ингээд таван хушуу мал, бог мал, бод мал яриад ямар орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо тэр багт сурсан юм аа одоо надад хэрэг болоод байгаа нь юу гэхээр энд Паулийн аргументийн урсгалыг хараад байна л та. Тэр Паул юу гэж ярьсан? Эхлээд Тимотиг үлдээсэн шалтгаанаа ярьсан. Тэр Тимотийн Эфесийн чуулганд асуудал тарьж байгаа хүмүүсийн тухай ярьсан. Тэр хүмүүс нь яасан? Хуулийг буруу ойлгосон тухай ярьсан. Тэгээ Паул тэр хуулийг өөрөө зөвөөр тайлбарлаж байгаа. Тэгээ тэр хуулийг хуулиар аврагдах боломжгүй тэр хүмүүст авралыг өгөх сайн мэдээ байгаа тухай яриад. Одоо юу руу орж ирж байна? Бид нар сайн мэдээний хэсэг рүү орж ирж байна. Хамгийн гайхамшигтай Паулын сайн мэдээг ерөөсөө ганцхан өгүүлбэрээр хэлсэн. Ерөөсөө л Есүс Христ нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн юм аа л гэж хэлсэн. Амен. Энэ өгүүлбэрийг та нар цээжлээд аваар. Тэгвэл та нар хүнд ч хизээж сайн мэдээг ярьж чадна. Амен. Сайн мэдээг тунхаглах нь бидний үүрэг.
Тэр хүнийг заавал итгүүлэх нь бидний үүрэг биш ээ. Энэ бол Бурхны хийх ажил. Бид бол Бурхантай хамтран ажиллана л гэсэн. Тэр бүгдээрээ өнөөдөр за одоо миний та бүхэнтэй хуваалцах гол хэсэг рүү ирж байна. За оршил хэсэг юм хэтэрхий том явжлаа. Энэ бүгдээрээ 15 дугаар ишлэлийг бүгдээрээ сайн мэдээгээ эргээд нэг харцгаая гэж уриалж. Тэгэхээр энд аврал хинт зориулагдсан гэж хэлсэн байна. Аврал хинт зориулагдсан байна. Бидний сайн мэдээнээс аваад үзвэл аврал хинт зориулагдсан байна. Нүгэлтнүүдийг аврахаар гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл аврал хинт хэрэгтэй. Нүгэлтнүүдэд хэрэгтэй. Өмнөх нь 9-р эшлэлээр Паул юу гэж хэлсэн бэ? Хууль нь хинт хэрэгтэй гэсэн. Нүгэлтнүүдэд хэрэгтэй. Ягаад гэвэл нүгэлтнүүд хуулиар дамжуулж нүгэлтэй гэдгээ мэдээд тэр нүглээс өөрийгөө аварч чадахгүй гэдэг цөхрөлд хүрээд тэр цөхрөл нь би нүгэлтэн гэсэн энэ хямралд хүрсэн цагт тэр нүглийг нь аврах Христийн сайн мэдээ тэр хүнийг яах вэ? Аврал руу хөтлөж. Ийм авралын процессын тухай Паулын дүгүүлж. Нүгэлтэнд аврал хэрэгтэй тухай. Есүс ч гэсэн энэ дэлхий дээр байхдаа хэлжсэн тийм. Нүгэлтнүүдийн төлөө би ирсэн юм аа. Өвчтөе хүмүүст эмч хэрэгтэй байдаг шиг нүгэлтнүүдэд аврагч хэрэгтэй л гэж хэлсэн. Хэрвээ бид нар итгэж биш хүмүүсээс ч юм уу, ер нь монгол хүмүүсээс та нүгэлтэй юу, нүгэлгүй юу гэж асуувал яах вэ? Би нүгэлгүй гэж хэлэх хүн байгаа болов? Тун цөөхөн баха, тий? Бараг байхгүй бах. Ер нь монголчууд бол бас харьцангуй нүглийн тухай ойлголт бас өндөртэй байна. Бурхны авралаар. Гэхдээ нөгөө талаас та тамд орох уу, диваажинд орох уу гэдэг тухай ярил яах вэ? Би нүгэлтэй л дээ, гэхдээ арайч тамд орох хэмжээний нүгэлтэй биш ээ гэдэг. гэж хэлнэ үстэй, тий? Яла тэр хүмүүс яаж вэ? Өөрийгөө өмөрч. Тэгвэл 9-р эшлэлийг харъя л да. Нүгэлтэн гэж хэнийг хэлээд. Хууль хинт хэрэгтэй, аврал хинт хэрэгтэй тухай. Эцэг гэхээ хорооч, алуурчин, садарлагч, ижил хүснэнтэй явуулдагч, хүн хулгайлагч гэж хэлэх юм бол би ийм мэддэг. Над би ийм мэддэг учраас танд орохгүй. Тэгвэл араас нь асууя л. Та худлаа ярьдгүй. Энд худалчууд гэж байна шүү дээ. Та тангараасаа няцчихсэн үү? Тангараасаа няцагч гэж энд байна шүү дээ. Энд нүгэлтэн гэж байна шүү дээ, тий. Та нүгэл үлжсэн бол энд орох нь, тий. Та сүсэггүй, тэрслүү бол энд бас орж байна, тий. Өөрөөр хэлбэл та алуурчин биш байж болох ч худалч бол тэгэл танд хууль хэрэгтэй. Хуулиар танд аврал хэрэгтэй. Танд Есүс хэрэгтэй л гэсэн. Энэ ишлэлийг би хамгийн анх 9-р ангид байхдаа заалгаж байсан. Хуан багшаар. Тэгээд бид нар сайн мэдээний аяллаар яваад тэгээд Хуан багш баахан хүмүүс цуглуулад за би та нар цусны шинжилгээ өгж байсан уу гэл. Өгж байсан. За цусны шинжилгээнд дээр ингээд алаа тасаад ингээд баахан байдаг үстэй байд. Тэгээд тэр хүнийг өвчтөе үгүй шалгадаг үстэй шалгадаг. За одоо би та нараас сүнсний шалгалт авнаа. Сүнсний шинжилгээ авнаа гэл. Эднэрийг одоо миний унших зүйлийг хийж байгаагүй хүмүүс байвал та аврагдана. Аль нэг нь хийсэн бол та тамд орно. Тэгж яагаад хүндээс нь уншиж алуурчин гингот. Би биш яг тий. Тэгсэн чи энд юу гэсэн? Худалч, нүгэлтэн, тэрслүү. Тэ? Хуйлгүй, ариун бус, бузар. Ингээл унж байгаа байхгүй. Энд бүгд унж байгаа байхгүй. Энд ерөөсөө энэ шалгалтанд тэнцэх нэг ч хүн байх. Гэдг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ ертөнцийн дээр амьдарч байгаа бүх хүнд аврал хэрэгтэй л гэсэн. Тэр бүх хүнийг аврахын тулд Есүс яах вэ? Ирсэн юм аа л гэсэн. Нүгэлтнүүдэд аврал хэрэгтэй. Харин хүмүүс бид нар өөрийнхоороо сэтгэхдээ миний нүгэл тэрнийхээс бага. Миний нүгэл арай гайгүй гэж бодож. Гэтэ бурхан ингэж харддаггүй гэдэг Библийн хэлж. Тэр аврал хинт хэрэгтэй юм бэ? Нүгэлтнүүдэд хэрэгтэй. Нүгэлтэн гэдгээ ухаарч байгаа хүнд хэрэгтэй. Зөвхөрцсөн, яахаа мэдэхгүй явж байгаа тэр хүмүүст хэрэгтэй. Тэр утгаараа биднэрт хамгийн хэрэгтэй зүйл юу вэ? Энэ дэлхийд байгаа бүх хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл юу вэ? Аврал байхгүй. Аврал хэрэгтэй. Тэр авралыг олсон хүн бол энэ ертөнцөөс олох ёстой хамгийн чухал зүйлээ олсон л гэсэн. Алдаж болохгүй, хажуугаараа өнгөрүүлж болохгүй байсан тэр зүйлийг олсон гэсэн. Энэ авралын бэлэг бол яг хүнд өгч болох хамгийн үнцэнтэй бэлэг гэсэн. Амен. Тийм учраас бид нар хин нэгэнд найздаа, хайртай дотны хүмүүстэй, гэр бүлийнхэнд, хамаатан саданд та бүхний хамгийн сайн, хамгийн үнцэнтэй өгч чадах бэлэг бол авралын бэлэг байна. Амен. Амен. Та сайн мэдээг хуваалцаар. Уран яруу үг байхгүй
би мэдэхгүй чадахгүй гэж бодож яж болно. Энд ямар ч уран юм алга. Энд ерөөсөө нэг өгүүлбэр. Есүс Христ нүгэлтнүүдийг аврахын тулд энэ ертөнцид ирсэн юм аа. Хэрвээ та Есүс итгэвэл тэгэл тэр авралыг нь авнаа л гэж хэлж байна. Гайхамшигтай энд Есүс Христ биднийг яллахын тулд ирсэн юм аа гэж хэлэв. Амен. Ялалж чадахгүй гэвэл чадна. Тэр хамгийн сайн яллна. Ягаад гэвэл тэр өөрөө нэг ч нүгэлгүй учраас. Тэр нөгөө түүх байдаг үстэй. Та нарын дундаас хэн нүгэлгүй нь энэ эмэгтэй рүү чулуу шид гэж хэлдэг үстэй. Эхэлж шид. Тэгж хэлэнгуут өөрөө босч ирэл маа гэж чулуу шидсэн бол яах вэ? Би нүгэлгүй юм чинь би шиднэ гэхэл тэ. Тэгж чадах байсан уу? Чадхал байсан баг. Гэхдээ тэгэх гэж ирээгүй байхгүй. Аврах гэж ирсэн учраас. Биднэрт авралыг өгөхийн тулд Есүс ирсэн. Эсвэл эсвэргээр Есүс биднийг муу зуршлаас чөлөөлөхийн тулд бас ирсэн юм биш. Хамгийн чухал нь тэр биш байхгүй. Заримдаа бид нар сайн мэдээ тарахдаа цуглаанд хин нэг өргөхдөө тэгж ярьдаг. Өө Есүс итгэвэл амьдрал чинь сайхан болно. Есүс итгэвэл архинаас гарнаа. Есүс итгэвэл ийм юм болно гэдэг нэг сүлжээний бизнес рекламдж байгаа юм шиг. Есүс та нарыг яах вэ? Муу зуршлаас чинь салахын тулд ирсэн юм а гэж Библиэд бичигдэв. Зарим хүмүүс Есүст итгэсэн ч муу зуршилтайгаа тэмцсээр байгаа л дуустдаг байхгүй. Тэгээ тэр хүнийг юу гэж хэлэх юм бид нар? Итгэж биш гэх үү? Тэр хүн бурхантайгаа л уулзраа бол. Яг л Есүс тэр хүнийг муу зуршлаас чөлөөлөх гэж ирээгүй байхгүй. Аврах гэж ирсэн. Тэр архинаас гарах муу зуршлаас чөлөөлөгдөх бол нөгөө бонус байхгүй. By product гэж хэлдэг те нөгөө үр дагавар нь байхгүй. Тэр хүн авралыг авсны төлөөх үр дагавар нь янз бүрээр илэрдэг. Тэр хүн яах вэ? Тэр зарим хүн тэр гутарсандаа арх ууж исэн бол тэр гутарл нь тайлагдсан учраас архинаасаа гарч. Тэ. Зарим хүмүүс яах вэ? Айдас төгшүүрээсээ болоод би ингээд ажиллахгүй бол мөнгөгүй бол үлсэж өглөө гэж бодоод үхэн хатаа ажилдаг байсан бол тэр айдсаасаа чөлөөлөгдсөн учраас яах вэ? Workaholic гэж хэлдэг. Ажлын хинэтэн баха болоод амар тайван болж эхэлж. Тэрийн дагаад ар гэрийнхэн тайвширч эхэлж. Хин нэгэн хүнээр халамжлуулж, хайрлуулж ээж тэрнээс нь би сэтгэл дүүрэн байдлыг мэдэрнэ гэж бодоод олон янзын хүмүүстэй явуулдаж исэн хүн байвал яах вэ? Есүс итгэснээр тэр жинхэнэ хайрыг олж аваад тэгээ тайвширч. Энэ биш юм байна гэдэг юм бол. Тэрнээс биш Есүс тэр хүмүүсийг зөв амьдралаар амьдруулах гэж ертөнцид ирсэн юм биш. Муу зуршлаас нь салах гэж ирсэн юм биш. Эсвэл баян болох гэж ирсэн биш. Харин энд юу гэж хэлсэн? Нүгэлтнүүдийг аврах гэж л ирсэн юм а гэж хэлсэн. Амен. Амен. Яг л би түрүү хэлсэн. Хамгийн чухал нь энэ үү? Хамгийн том хэрэгцээ нь. Энийг л олсон бол тэр хүн яа. Одоо тэгээд хүмүүсийн харж байгаагаар үгээгүй ядуу байж байгаа дууссан ч хамаалал. Яг л Лазарын түүхийг бид нар мэдэн шүү дээ. Тэр хүн бурханлаг хүн байсан. Учраас аврагдсан байна. Гэхдээ тэр бурханд итгэсэн чинь гинт баян болоо те. Болоогүй шүү дээ. Тэгэл ядуу шаналл өвчин дундаал нас орсон баг. Гэхдээ эзэн тэрнийг Авраамийн өвөр дээр тавьсан тухай хэлж. Тийм учраас аврал хинт хэрэгтэй вэ? Аврал нүгэлтнүүдэд хэрэгтэй. Нүгэлтнүүдэд юу хамгийн хэрэгтэй вэ? Энэ асуулт эсрэг талаар. Аврал л хэрэгтэй. Тэгээ Есүс тэрийг л өгөх гэж ирсэн баг. Энийг л бид нар дамжуулах шүү дээ. Энийг л дуулах бол тэр хүний хэрвээ тэр хүн ухаарч сонсож чадвал тэр хүний чихэндээ сонсож болох хамгийн сайхан мэдээ энэ байхгүй. Чи хайгаад байгаа авралаа хаанаас ч олохгүй. Харин аль хэдийн Есүс ирээд энийг танд өгч гисэн юм. Та нар Есүст итгэсэн тэр мөчөө санаж байгаа үст. Ямар их баяр хөөр, ямар их амар тайван, ямар их тайвширлыг авч байсан. Яагаад гэвэл тэр зүрхэнд байсан тэр амьдралдаа амсаж үзээгүй тэр байнга мэдрэгдэжсэн тэр тайван бус тавгүйцэл тэр төгшүүр тэр бүхэн яах вэ? Тайлагдаад амар тайвныг болж. Ингээд тайвширсан цагт юу болж байгаа вэ гэхээр тэр хүн чинь нөгөө тайван бус байдлаасаа болоод хийжсэн эрүүл бус үйлдэлүүдээс ангижирч эхэлж. Шаардлахгүй болов. Зарим нь бүрэн ангижирн, зарим нь бүрэн ангижирч чадахгүй. Гэхдээ тэр хүнийг ангижруулах гэж Есүс ирээгүй, аврах гэж ирсэн гэдэг. Тэгвэл хэн бид нарыг аварсан юм бэ? Энэ ишлэлээс асууя л та. Энд хэн нүгэлтүүдийг аврах гэж ирсэн гэсэн бэ? Есүс Христ гэж хэлсэн. Тослогдсон аврагч. Есүс Христ. Өөр хинээс ч аврал байхгүй гэсэн.
Амен уу? Амен. Өөр Есүс Христос өөр хинч биднийг аварч чадахгүй. Хинч би та нарыг аварна гэж хэлсэн тэр худлаа ярьж байна гэсэн. Яагаад гэвэл Библиэд хэлэхдээ Есүс Христ аврахаар ирсэн юм а гэж хэлсэн болохоос тэ мөн аврахаар ирсэн юм а гэж хэллээ. Тэ өөр үгтэй бат эсвэл дорж аврахаар ирсэн юм а гэж хэллээгүй. Эсвэл та нарын дотоод гэгээрэл чинь та нарыг аврах юм а гэж хэллээгүй. Эсвэл мөнгө та нарыг аврах юм а гэж хэллээгүй. Харин Есүс Христ аврахаар ирсэн юм а л гэж хэлсэн. Амен. Бидэнд хэрэгтэй цорын ганц зүйл бол Есүс Христ л гэсэн. Амен. Амен. Энэ яг бидний мэддэг зүйлийг би ярьж байгаа. Гэхдээ яг бид нар дахин санах хэрэгтэй болж. Яагаад тэгэхээр Библиэлд Петр бас хэлж байдаг те. Та нарыг энэ чухал зүйлийг мартуулахын тулд дахин сануулгаасаа би буцахгүй гэж те. Тэгвэл энэ Паул Тимотед хүртэл сайн мэдээг сануулж байгаа байхгүй. Наад хүмүүс чинь хууль ойлгоогүй байна. Хууль хинт хэрэгтэй юм? Нүгэлтнүүд хэрэгтэй. Гэтэ хуулиар тэр нүгэлтнүүд яг аврагдаж чадахгүй. Тэр хүмүүст сунтуулгах сайн мэдээг чамд надад өгсөн байна. Тэр нь ямар сайн мэдээ вэ? Нүгэлтнүүдийн төлөө Есүс Христ ертөнцид ирсэн. Тэгэл бол. Тэгвэл яаж авралыг авах юм бэ? Паул энд гой зүйлийг хэлсэн. Юу гэж хэлсэн бэ? Нүгэлтнүүдийн итгэмжит үг мөн бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн гэж хэлээд эцэст нь юу гэж хэлсэн гэхээр тэдний эхнийх нь бий байна гэж хэлсэн. Амен. Өөрөлд Паул хэлж байгаа. Нүгэлтнүүдийн төлөө Есүс ирсэн юм а. Харин тэр нүгэлтнүүдийн эхнийх нь бий байна гэж хэлж. Амен. Эхнийх гэдэг нь хоёр утгатай. Нэг талаас ингээд жагсаагаад хамгийн ихэнд зогсож байгаа нь бий байна гэсэн утгатай. Өөрөлд эхлээд би итгэсэн. Тэд нүгэлтнүүдийн нэг нь бий байна гэж хэлж байгаа. Нөгөө талаас chief гэж орчуулж байгаа англиар. Өөрөөр хэлбэл тэр нүгэлтнүүд донд хамгийн адгийнуудын нэг нь бий байна л гэж хэлж байгаа. Яг бол Паул өвнө нь хэлсэн байхгүй. Би доромжлогч байсан, хавчигч байсан, хүчирхийлэгч байсан гэж байгаа. Энэ донд би доромжлогч байсан, хавчигч байсан, хүчирхийлэгч байсан гэж хэлж чадах хүн байна уу? Байхгүй. Ягаад гэвэл би итгэж найдаж байна. Та нарын хин ч тийм яадаг алдсан доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байгаагүй гэж итгэж байна. Тэгээ ботхоор би гайгүй. Паул хэлж шүү дээ. Би хүчирхийлэгч байсан юм. Би алж гэдчихсэн юм. Гисэн ч намайг яг л тэр нүгэлтнүүдийн төлөө ирсэн Есүс аварчиж байгаа. Би тэр нь байна гэж. Хэрвээ өөрөөрөө сайрах бол хамгийн сайрхаж болох хүн Паул байсан, тий? Би фарисей фарисей. Өвч өмдүүлсэн. Беньямин овгийн, тий? Би бол хуулийг сахих байдлаараа бол үеийнхэн дундаа тасархай байсан гэж хэлж. Тэгтэл би адгийн нүгэлтэнд бий байсан юм а гэж хэлээд намайг аварч байгаа энэ сайн мэдээ та нарыг ч аварч чадна л гэж хэлж. Хэрвээ цааш нь харах юм бол үлгэр дуурайлал болгож аврагдсан тухай хэлж. За энэ тухай бид дараагийн номлолоор үзье. Тэгэхээр бид нар бусдад сайн мэдээ ярих нь биш найзаа. Чамд аврал хэрэгтэй байна. Өөр юм хэрэггүй. Нэр. Чи өнөөдөр чамд мөнгө хэрэгтэй гэж бодоод байна үгүй. Чамд мөнгө хэрэггүй. Чамд аврал хэрэгтэй. Чамд өнөөдөр юу гэдэг чамайг хайрлахын нэг хэрэгтэй гэж чи бодоод байна үгүй. Чамд аврал хэрэгтэй. Өнөөдөр чамд яг эрх мэдлэл хэрэгтэй гэж чи бодоод байна үгүй. Чамд аврал хэрэгтэй. Тэр аврал Есүс Христээс ирдэг. Яг л Есүс Христос нүгэлтнүүдийг аврахын тулд ирсэн. Тэр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. Би бас чам шиг байсан юм аа. Би бас яг ийм байсан юм аа. Тэгээд Есүст итгээд одоо би аврагдсан юм аа. Чи бас итгээрэй гэж. Яг Паул шиг хэлэх. Энэ юу? Үйлчлэл биднэрт өгөгдсөн байна гэсэн үг байна. Тийм учраас Паул хэлж байгаа. Би аврагдсан нь яг үлгэр дуурайл болохын тулд гэж. Хипотестон гэж үг байгаа. Хипотесис гэдэг чинь загвар гэсэн үг тийм. Миний аврагдсан энэ үйл явдал бол бусад хүмүүс аврагдах загвар юм а гэж Паул хэлсэн байхгүй. Эхнийх нь би байна гэж хэлж. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ Христийн сайн мэдээг тунхаглаж амьдрцгаая. Амен. Энэ хүрээнд гурван зүйлийг санацгаая. Нэгдүгээрт энэ ертөнцийн дээрх нүгэлтнүүдэд юу хамгийн их хэрэгтэй вэ? Аврал хэрэгтэй. Тэр хүн тэрийг ойлгоогүй байж болно. Тэгээ сүнснийх нь ухамсарынх нь мухарт тэр хүний дотор аврал хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Тэр тавгүйцэл нь тэр хүнийг яах вэ? Хүн биш зүйл хийхэд хүргэж. Тэр хүмүүст аврал хэрэгтэй. Хоёрдугаарт тэр авралыг хэн ганцхан өгч чадах юм бэ? Ганцхан Есүс Христ өгч. Зарим хүмүүс гэгээрээд зарим хүмүүс
бясалгал хийгээд те ингээд авралт хүрнэ гэж бодож. Тийм юм байхгүй гэдгийг Библи хэлж. Есүс Христ нүглүүдүүдийг аврахын тулд ирсэн юм а гэж хэлж. Амен. Энэ итгэмжит итгэвэл зохих үг гэж Паул хэлсэн. Яагаад гэвэл энэ үг үнэн болохыг гэрчлэх гэрчин хамгийн ихний адгийн амьтан нь би байна гэж хэлсэн. 3 дугаарт бидний тунгалж байгаа сайн мэдээ үнэн гэдгийг гэрчлэх амьд гэрчин хин юм бэ? Бид нар өөрсдөө баг. Үний юм шиг байлаа, аврагдгийн юм шиг байлаа гэж ярих тухай биш байхгүй. Аврагдг юм а яагаад гэвэл тэр авралыг авцсан хүн нь би зогсож байна. Би гэрчлэн надад итгэдэг. Энд гоё үг байгаа. Юу гэж хэлсэн гэхээр сайн мэдээ Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн гэдг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн байна гэж хэлж. Энд сайн мэдээг юу гэж хэлсэн бэ гэхээр сайн мэдээний үг гэж хэлж байгаа. Яг тэгэхээр сайн мэдээ тараацгаая гэж би та бүгдийг уриалахдаа сайн мэдээний үгийг тунхаглая гэдэг талаар хэлэх гээд байна. Яг тэгэхээр аюу олон итгэгч нар яадаг гэхээр би амьдралаараа сайн мэдээ тараана гэдэг ингээд би амьдралаараа гэрчлэл болоод тэгээ энэ хүмүүс Есүст итгэнэ гэд ярьд. Яг нь Библиэлд тийм санаа байгаа. Гэхдээ та нар сайн үйлс чинь сайн мэдээг чимнэ гэж байгаа болохоос тэ та нарын сайн үйлсийг чинь харахтаа хүмүүс авралыг авна гэдэг тухай байхгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ бид нар сайн мэдээ тунхаглах тухай ярьж байгаа бол яг бид нар энэ үгийг тунхаглах тухай энэ ихнийх нь багхгүй. Харин энэ тунхагласан үгээ амьдралаараа чимэх тухай ярьж байгаа баг. Ингээд амьдралаар чимэгдсэн сайн мэдээний үг яг хүмүүсийг татаж эхлэх тухай ярьж. Тэгэхээр бүгдээрээ сайн мэдээг тунхаглацгаая. Амен. Амен. За тэгээд өнөөдөртөө бүгдээрээ ингээд өндөрлөе. Тэгэхээр дараагийн удаа бид нар Паулын Христэд итгэсэн энэ үйл явдал яаж бидний итгэлийн амьдралд үлгэр дуурайлал буюу загвар болдог талаар үзнэ. Өнөөдрийн үед бүгдээрээ би та бүгдийг уриалж байна. Хамтдаа Христийн сайн мэдээг тунхаглацгаая гэсэн энэ уриалгаар номлолоо өндөрлөж байна. Сайн мэдээний үгийг тунхаглая. Энд ямар нэгэн мэрэгэн ухаан амар уран яруу шүлэг тэ маань мэгзэм юу вэ тийм хэрэггүй нэг л өгүүлбэрээр энийг бид нар тунхаглаж чадна. Есүс Христ нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн. Энэ л нүгэлтэн бол танд авралал хэрэгтэй. Аврал зөвхөн нүгэлтэнд л хэрэгтэй. Хууль бол яг нь бидний нүгэлтэй гэдгийг илчилж буруутгах нь гэхээс тэр хуулийг сахих хүчийг биднэрт өгөхгүй. Тэрийг сахих гэж оролдох нь бид нарыг уламжлалт цөхрүүлнэ үү гэхээс яг амралтыг өгөхгүй гэсэн. Энийг Паул тайлбарлаж. Тэгээд бүгд хамтдаа залбирая. Эзний ариун сүнс бидний хүн болгонд бас альваг ойлгуулсан бахаа гэж итгэж чинь тэр ойлгуулсан зүйлээ бариад хамтдаа эзний өмнө ирээд залбирая. Эзэн Есүсээ үнэхээр би танд итгэж танаар аврагдсандаа талархаж байна гэж. Ягаад гэвэл нүгэлтэн би энэ ертөнцийн адгийн нүгэлтнүүдийн нэг байсан би танд итгэснээр аврагдсан юутай гайхамшигтай ивэл юм бэ гэж талархъя. Энэ сайн мэдээг, энэ сайхан мэдээг бусдад дамжуулах энэ үүргийг бидэнд өгсөн эзэндээ талархъя. Өнөөдрийн хүртэл бас бид нар бусдыг харахтаа тэр дундаа онцгойлоод Христэд тарах итгээгүй хүмүүсийг харахтаа буруутгаж шүүж яллаж байсан бол хамтдаа гимшиг. Харин үүний оронд эзэн минь энэ хүнд аврал хэрэгтэй учраас л энэ юм хачин зан гаргаад байгаамаа гэж дотроо тайж ойлгоцсон. Энэ хүн юу дутлаа гэж юм хийж гэнэ гэж бодох биш. Энэ хүнд аврал дутсан учраас юм хийж гэнэ гэж бүгдээрээ бодцсон. Тэр авралыг тэр хүнд авралын сайн мэдээг тэр хүнд сонсгоцсон. Есүс Христ нүгэлтнүүдийн аврахын тулд энэ ертөнцид ирсэн юм аа. Тэр аль хэдийн ирсэн. Тэр нүгэлтнүүдийн нэг нь бий байна. Хэрвээ та итгэвэл би авралыг авсан шиг та ч бас авах бол. Харин бусад бүх зүйл энэ авралыг дагалдаж ирэх бонус юм аа гэж ойлгоцсон. Хамтдаа эзний ариун сүнс бидэнд юуг сануулж чинь тэр зүйлийг бариад эзний өмнө залбирцгаая. Халелуя Есүс. Ариун сүнс.
Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Бидний нүгэлтнүүд байхад, бидний мөнхөл сүрэл рүүгээ явж байхад, бид нар амар тайван бос зүрхнийхээ тэр түгшүүр айдаст автаж, бидний юунд ч хүргэхгүй хий хоосон зүйлийн хойноос хөөцөлдөж, яг л агаар нудраглах мэт хий савж, өөрийгөө ядрааж, туйлдуулж, цөхөрч, гутарч явах. Эзэн та биднийг өөрийн авралд дуудсан учраас баярлалаа Есүс. Эзэн минь ээ, үнэхээр энэ Илч Паулийн тунхагласан шиг, үнэхээр та бол нүгэлтнүүдийг аврахын тулд ирсэн тослогдсон аврагч үлээ Есүс. Тэр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. Эхнийх нь бид байна эзэн минь. Танд баярлалаа. Энэ үг үнэн учраас бид өнөөдөр ингэж зогсож. Хэрвээ энэ үг худлаа байсан бол энд нэг ч хүн байхгүй байх байсан. Энэ үг итгэмжтэй юм байна эзэн минь. Энэ үг үнэн юм байна эзэн минь. Энэ үг үнэн гэдгийг гэрчлэгчлэр нь бид байна эзэн минь. Харин энэ сайн мэдээний үгийг та биднээр дамжуулан тунхаглуулж өгч. Таны агуу зарилгын дагуу таны сайн мэдээ Иерусалим, Иудээс, Самараас дэлхийн хязгаар хүртэл түгэх ёстойчлоо. Энэ өртөөжсөн агуу зорилгынхоо төлөө биднийг хэрэглээч. Эзэн эргэн тойронд байгаа ахын дүүс, найз нөхөд таньдаг мэддэг бүхэл хүмүүстэй Есүс Христ бол аврагч гэдэг. Тэр зөвхөн нүгэлтнүүдийг л аврахын тулд ирсэн юм а гэдгийг дамжуулан хэлэх тэр мэрэгэн ухаан, зүрх зориг, тэр итгэлийг бидэнд хайрлаач гэж танаас залбирч байна. Үнэхээр энэ ертөнцийн байгаа нүгэлт хүний хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол аврал байл. Үүний төлөө та биднийг таны авралын сайн мэдээг тунхаглагчд болгон хэрэглэж байна. Танд баярлалаа. Танд бүх алдар магтаалыг өргөж Есүс Христийн хүч чадалтай нэрээр гуйн даатхан залбирч байна. Амен. Амен. Бүгдээрээ сайн мэдээг тараагчд болцгоё. Амен.